Нөөтийн суглааны 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тохирлоор 400 сая төгрөг хожсон ЦМП гэх эмэгтэй нийт эрхийг хамгаалах холбоонд хандсан. Үүний улмаас Говьалтай аймгийн Харьяат Алтанзул гэх эмэгтэй мөн 400 сая төгрөг хожсон тухай мэдээлэл цацагдж, дээрх хоёр эмэгтэй хэн жинхэнэ аздан болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байсан юм. ЦМП-ийн баримт хуурамч байж болцсохгүй хэмээн Галт төрийн ерөнхий газраас мэдээлж байсан ч өнөөхөр нь энэ хоёр эмэгтэй хэн ч мөнгө аваагүй байгаа юм а. Үүгээр зогсохгүй нөөтийн суглаанаас 400 сая төгрөг хожсон хэмээн хөл газар хүрэхгүй баялаж явсан ЦМП гэх эмэгтэй өнөөдөр эрүүгийн цагдаагийн газарт хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгтэн байж болзошгүй хэмээн байцаагдаад сууж байна. Тэгээс өнөө өглөө болохоор зэрэг манай Гайл дотрын ерөнхий газраас өргөдлийн дагуу хүрээ дээр ирж уулзж ийн гэдэг. За их чинь цуг явах уу гэд. За тэгээ цуг явъя гэд. Тэгээ ингээд цуг ирсэн чинь 600 дугаарт хүрээ дээрээ гэд. Тэгээ дээж гараад 6 давхарт гараад ирсэн. Доошоо буугаад 1 давхарт хүлээжээ. Тэнд уулзалт хийнэ гэж хэлсэн байхгүй. Тэгээ тэнд сууж ирсэн чинь нэг эрүүгийн цагдаагийн ахлагч гэсэн ахлах төслөгч гэсэн нэг залуу орж ирээд би юу байна ийм хүн байна. Та азтан болсон хүмүүнүүд ЦМП гэж хүмүүн үү гэд. Тийм байна. Та мөнгө авч чадаагүй юм байна штэ. Энэ талаар ч ярих гэсэн манай офстер очив. Тэгээ цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газар гэсэн юм газар ирчгээд би ингээ дүүг дотор нь оруулж хүлээгээ сууж ирсэн. Тэгээд нилээ удсан. Би ч 10 өнгөрөөгөө дийш нь оруулчаад 11:20 үед нэг хайлт ингээд юугаар нь харсан чинь манай дөө уйлаад ах шиг харагдахаар зэрэг уцруу залгасан чинь утас нь ерөөсөй олбогдохгүй байсан. Тэгээд өмгөөлөгчрийн залгаад манай дөө ингээд дотор орцоод ингээд байцагдаад ах шиг байна. Тэд нар одоо ингээд яагаад байгаа одоо уйлаад байна ингээд нэг юм болоод ах шиг утас нь олбогдохгүй байна. Та хүрээд ирээч гэсэн тэгээд одоо өмгөөлөгч нь ярьсан байна. Бидний эрүүгийн цагдаагийн газарт очиход ЦМП байцаагдаж байлаа. Харин түүний өмгөөлөгч дараах мэдээллийг өгсөн юм. ЦМП-ийн хувьд бол одоо оргил худалдааны төгрөг үйлчлүүлээд 19 мянган төгрөгийн баримтан дээрэлсэн те азтан тодорсон. За энэ асуудал бол зохиц журмынхан дагуу одоо би одоо азтнаар тодорлоо гэсэн баримтаа авчиж өгсөн. За тэгээ одоогийн зүгээр одоо энэ дотор авч байгаа тайлбар дээрээс харахад бол баримт чинь хуурамч байна. Тийм ээ? Хуурамч байна. Гэдгийг нь одоо тогтоолоо. За энэ баримтыг яаж үйлдсэн бэ гэдэг ийм л байдлаар шалгаж байгаа тайлбар авч байгаа юм байна. Тэгэхээр зүгээр ЦМП-ийн хувьд бол би энэ баримт бол хуурамч биш ээ. Би надад байсан баримтаа би азтан болсон баримтаа авчиж өгсөн. Өмнө нь ч өөрөө бас өмнөх сарынх нь тэр юугаар азтан тодруулахаар 20 мянган төгрөгийн азтан гар бас тодорч исэн ийм эргийн юм байна. За тэгээд одоо зүгээр энэ 4-6-аас харж байхад энэ нь бол Гайл дотрын газар суулаад хонжир зарлчаад тийм ээ. Иргэний эргээд одоо эрүүгийн гэмт хэрэгтэн болохоор одоо улаарч ийнул гэсэн ийм дүр зургийг л би харж байна. Тэгээд одоо үйл явц ямар болох нь тийм ямар ч гэсэн тайлбар авах нь одоо яахан мэддэхгүй юм бол үйлчлүүлэгчтэй хамт сууж байна. Бид энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн ерөнхий газраас тодруулахад Гайл татварын ерөнхий газраас ЦМП гэх эмэгтэй баримт хуурамч эсэх, баримтыг хуурамчаар үйлдсэн эсхийг шалгаж өгнө гэсэн албан бичиг илгээсний дагуу энэхүү шалгаж байна. Одоогоор ямар нэгэн зүйл тодорхой болоогүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм а. Харин асуудлыг чинь шийдчихсэн ирээд уулз хэмээн дуудаж эрүүгийн цагдаагийн газар руу явуулсан Гайл татварын ерөнхий газрын нөөтийн урамшууллын сангийн захирал Отхон тулга болон бусад мэдээлэл өгөх хүмүүс нь олдсонгүй. Бид энэ талаар иргэн мэдээлэх болно.